Өнцөөрнгийн илэгдэл тооцох заавар хөрвүүлж байна. Өнцөөрнгийн илэгдлийг тооцохдоо өнцөөрнг цэс рүү илэгдэл тооцох хуудас руу орлоо. За илэгдэл энэ сард илэгдэл бодогдох хөрөнгүүдийн жагсаалт нь гарч ирнэ. Энэ дээр өгөгдөнө. За залруулах бичлэл бүртгэх боломжтой. За энэ нь болохоор хоёр системийн хооронд үүссэн хөрөнгөний хөрөнгөлөгцийн илэгдлийн зөрүүнүүд нь залруулах бичлэлт байдлаар гарч ирж байгаа. За энэ дээр та илэгдэл тооцохдоо илэгдэл тооцож байгаа сараа сонгоно. Илэгдлийг тооцохдоо дарааллаар нь сарын дарааллаар одоо 1 сарын илэгдэл тооцоогүй байхад 4 сарын илэгдэл тооцох боломжгүй гэсэн үг. За тэгэхээр та дарааллаар нь тооцож өгнө. За ингээд 4 сарын илэгдэл тооцоход өмнөх сарын илэгдэл байхгүй байна. Та шалгана уу гэсэн алдаа өгнө. За та тэрийг өнгөрсөн юуруугаа ороод гүйлгээнийх дээр нь илэгдэлгээ шалгаад дарааллаар нь тооцож өгөөрэй. За 1 сар гээд шууд харахад 1 сарын журнал бичлэлт. За тэгээд ингээд дарааллаар нь 2 сар журнал бичлэлт. За ийм байдлаар та журналаа огнооны дарааллаар нь журналаа бүртгэж өгөөрэй. За ингээд дууссан хөрөнгөгээ чеклж өгснөөр энэ дээр илэгдээ дууссан хэрнээ ингээд илэгдэл бодогдсон хөрөнгүүдийн мэдээлэл нь гарч ирнэ. Тухайн сард тийм. Энийн чекийг авахаар яг энэ сард илэгдэл бодогдох. Энэ 3 сард илэгдэл бодогдсон хөрөнгүүдийн мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. За баярлалаа.